Сион бол хизээд сүрэхгүй үнний цайз хот гэдгийг мэдэж тэрхүү Сион руу дуудсан эцэг ихтэй баяраар дамжуулан магтаал талархлыг өргөцгөөе. Нисэн одох цаг хугацааны урсгалд Бурханд итгэдэггүй хүмүүс материаллык зүйлс байсан ч байхгүй ч санааширч санаа зовдөг. Гэсэн ч бидний хувьд бол аливаа юмар дутагдсан ч бай, үгүй ч бай, баяртай байж чаддаг амьдралаар амьдарч бай. Исая 33 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээс судалцгаая. Манай баяр наадмын хот Сионыг харагтун. Ажин түжин орон, гацнууд нь хизээд сугарахгүй. Бас яах вэ? Нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Энэ мөнхийн хашаанд бид одоо орж ирээд байна. Энд байгаа гэдэг нь л бид хүн төрлөختөн дундаас сонгогдсон улс юм. Бид хамгийн аз жаргалтай хүмүүс. Мөнгөөр ч орж ирч чадахгүй, эрх мэдлэр ч орж ирч чадахгүй газарт бид орж ирчгээд байна. Бид энд нэгүслэр орж ирсэн. Бурхны дуудлагад дуулууртай хандаж, Бурхны үгэнд найдаж, Сионгийн хашаа руу бид орж ирсэн. Гацнууд нь хизээд сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхланд нэгэн эзэн бидний төлөө байх болно. Ингэхдээ гол өргөн сугийн газар мэд болж, сэлүүрт зав хийгээд усан онгоцч түүгээр өнгөрөхгүй. Учир нь эзэн бол шүүгч маань, эзэн бол хууль тогтоогч минь, эзэн бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. Тэнд байгаа бүх хүмүүс аврагдах боломжтой. Эзэн биднийг аварна. Дараа нь яах нь вэ? Чиний аргамж тайлагдаж, шургийн суур нь уягдахгүй, дарвуул дэлгэж чадахгүй. Тэр үед тансаг их ол зомог чинь хуваагдаж, доголон хүн чхов хүртэнэ. Би өвчтэй байна гэж нэг ч оршин суугч ис үгүүлнэ. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно. Энэ ишлэлд Сионд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдана гэсэн байна. Бид Сионд амьдарч байж л нүглийн уучлал хүлээн авч Сионд байж л баярт оролцсон. Баяраар дамжуулан Бурхан бидэнд мөн хайм, нүглийн уучлалыг өгдөг. Бид баяр тэмдэглэдэг Сион хотод ирээд эцэг эхийн ивэлийг хангалттай хүлээн авч байгаа. Хизээж тасрахгүй уяагаар бэхлэгдсэн Сион. Гацс нь хизээд сугарахгүй Сион. Хизээч эвхэгдэхгүй майхан болох энэ Сион дотор бид Бурханы хайрыг хүртэж, ерөөл авч, нэгүүлсэл дунд амьдарч байна. Бид Сионд байгаа цагт л мөн хайм ба ерөөлүүд байх юм. Хизээч нурахгүй хашаан дотор бид орчхоод байна. Дэлхий дээр айх юм, эмээх юм байхгүй. Дэлхий дээрх юунд ч атаархах шаардлагагүй. Хожим очих Тэнгэрийн оронд та бидний хүсдэг бүх зүйл хэдийн бэлтгэгдсэн байгаа. Эцгийг ирэх үед та нар сайн мэдээний төлөө үнэхээр их зүтгэл гаргажээ. Үнэхээр сайн ажиллажээ гэж магтуулах хүмүүс болоорой гэж Сионы бүх гэр бүлүүдтэй захиад үгээр сургаалаа дуусгая. Баярлалаа.